Энэ Монгол улсын үндсэн хуулиар олгочихсон иргэний үг хэлэх, хэвлэл нийтлэх, үжил бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн дугна бидний хинмэн ч халдаж болохгүй маа. Тэгэхээр одоо ямар халдлага гараад байгаа вэ гэхээр хоёр нүүр гаргаж халдаад байгаа. Дарга нар болохоор сквадрын талбай дээр гэр бариад жагсаал цуглааг хийж болдог. Энэ нэг арчилсан намыг хэрэлдсэн нэг 13 амтэн тэн дээр гарахаар дэвсгэр болддгоо. Эний чи хоёр нүүр гэж байгаа. Иргэн хүн гараад үг хэлэхээр зэрэг амар сүрвчийг үзүүлээд хэдэн залуу өдөөс нь тавиад дарж унгаагаад гизс гүзээг шутлаач хирээд дарга нар очихоор гөлдийгээ далдгнаад ингэ зогсож байна. Эний хоёр нүүр гэж байгаа. Дабл стандарт гэдэг юм байхгүй л ерөөсө хоёр нүүртэй Монголын төр өөрөө ингээд хүний эрхийн асуудал дээр хизээж хоёр нүүр гаргаж болохгүй. Тэр хүн буруу зөв ярих бол тэр хүний л асуудал. Тэр хүний үг чөлөөтэй олон нийтэд хүрэх бол байх л асуудал. Яагаад бид нар ийм олон ургалж үзэл одоо би мартагдсан 30 жилийн өмнө анх харж ирсэйг чи сануулъя. 30 жилийн өмнө арчил ирчил яриаг юм л олон ургалж үзэл юмд янз бүрийн өнцгөр хандаж болно, янз бүрийн байдлаар хүн асуудлаа илэрхийлж болно гэж ихэлж одоо тэрмээр хүртэл алга боллоо шүү. Тэгэл нэг тийм сүр бяр бичлэг шантааж мянган юмар л одоо хүний үг хэлэх хэргийг хаах гэж богод. Би үнэхээр тэр чиглэлээр тэр хүн гэмт хэрэг үйлдсэн юм уу? Шүүхийн янз бүрийн шийдвэр метр гардсан, нотлогдсон, нотлох гэж оролдож байгаа юм тухай яриаггүй байна. Одоо манай энэ эрх баригчид тэгэхээр чаваас 60 хэд мөнхөөр энэ даргалж байгаа даргаас эхлээ чихэн улаад гэл баг. Нөгөө нэг өхрийн эвэр дөрөхөөр 1000 өхрийн эвэр дөргөн гэж. Энэ ерөөсөө ухаангүй энэ урагшгүй албатууд байна шүү дээ. Тэр доотолд байгаа хүмүүсээ та нар бидний үгээр бишээ тэр хууль номоо дагаж хүний эрхийг дээдлж тэрнийг номер 1 тавьж тэрний төлөө ажил гэж ингэж явуулаач. Цаад нам амтныг хашраад үг гэж явуулж байгаа. Тэгэл идэж тэгж ажиллаж байгаа. Би бол илүү тэгж харж байгаа. Тэр талбай дээр болж байгаа олон янзын үйл явдлыг хавар бид нар тэнд нэг 6-7 хоног хэвтгэхэд болж байгаа үйл явдал уг нь биднийг хамгаалах гэдэг шиг байна. Хамгаалж байгаа юм байхгүй. Гэхдээ гуцсан болгоод авчиж байгаа юм чи яаж хамгаалах вэ? Гэхдээ сая авахлан дээр одоо ямар болоод байгаа бас майхан булаацалдаад ийм муухай байж болохгүй байхгүй юу? Хоёр нүүртэй. Хэрвээ үнэхээр гэр өгөх гэж байгаа бол бүгдд нь гэр өг. Юу ч өгөхгүй гэж байгаа бол юу ч шалтан болгоод тэр талбай дээр нь хэвтвэл энэний чинь нэг нүүртэй, нэг бодолтой, нэг хүлтэй тэрнийг яг ягшлан хэрэгжүүлдэг юм байна гэж иргэд ойлгоно л да. Тэгэхээр би одоо та нарт юу хэлэх вэ? Та нар болохоор би та нарт нэг л юм загчий. Та нар даргад далдгандгаа болоод тэр хууль номол биелүүлээч. Тэрэн дотроо хүний эрхийн мэдрэмж номер 1 баймаар байна. Битээ ингээ ядарсан, зүдэрсэн гэдэг нэг үг хэлэх гэж байгаа хүнийг ингээ дарамтлаад битээ байлт. Хэлнэ л үст. Сайн да 3 өдөр хэлээл тэр хүн чинь тэгэл ядаж стресс тайлгддаг юм байна. Яагаад ийм боломж олохгүй? Заавал өмнө урдуур орж, дундуур нь яаж тасалж, хайж, хүч хэрглэж нэг юу гэдэг машин руу чихэс суулгаж тэрнийг одоо нэг мундаг юм гэж ойлгоо. Ийм буруу ийм байдлаар бараа би бол Монголын нийгэм консенсусаар амьдрах хэрэгтэй гэж бодож байгаа. Цагдаагийн эсрэг иргэд бас орилоод ич хэрэггүй. Тэр цагдаа чи яг өөргөө бөөсгөж байгаа. Тэгвэл тэр цагдаа өөрөө даргаасаа илүү хүний эрхийн мэдрэмжтэй л ажилламаар. Гэхдээ энэ нэг хэн гэдэг нөхөр. За одоо энэ чи яах вэ? За яах вэ тэд орилж илээ. Эрхэн юм чи яах орилж илээ. Заавал очиж амын таглаж гарын нардалд мөшгөж тэр хүүтэн цементэн дээр гидсэрийн чирэх ямар хэрэгтэй юм юус ойлгохгүй. Тэгэхээр л ухаангийн энэ урагш хаалвт. Ингээл дарга манай хүний эрхийн хороо дэд хороо байхгүй. Бид нар ингээд энд мянган юм ярьдаг. Гэхдээ энэ хаварчингаал хүний эрхээрээ үсттэй. Хууль муулийн гаргаад одоо ингээд Монголд одоо маргаашаас эхлээд хүний эрхээс та манд зэцгэлнэ гэсэн үгсэл нцгийг яста хэрэг алга. Тийм учраас хуулиндаа муу юм алга. Хүний эрхийн байгууллага нь одоо орон тоон цөөдөд мөөдөд элдвийн болсон юм алга. Хууль хэрэгжүүлэхдээ бол хүний эрхийн мэдрэмжгүй даргын үгийн мэдрэмжтэй л ажиллаад байна да. Та нар минь одоо тэгээд бодож үзтээ тэгээд зөвл юм хийлдэ. Монголын нийгэм ковидд нэг дээрлэхүүлнэ, дарга нарт нэг дээрлэхүүлнэ, цагдаад нэг дээрлэхүүлнэ. Хүн тэгж хүнддэг байхгүй. Тэр чаваа цагдаагийн буруу бас байхгүй ч магадгүй. Тэгтэл нөгөө хүн чинь тэгж хүлээж авч байгаа байхгүй. Гэхдээ би нэг үг хэлсэд бол намайг ингэж тахтаад. Тэр ийм давхар стресс рүү